За ингээд хавар болохоор манай үзэгчтэй бүхэн мэддэг одоо манай монголчуудын хамгийн гол одоо бүтээн байгуулалт хийдэг хамгийн их эд ажлын одоо улирал гэж нэрлэдэг. За тэгэхээр манай малчид маань төл малаа одоо хүлээн авч завгүй байгуул газар тариаланчид болоо одоо уран шаа бэлдээ. За хаврын тариалтаа одоо хийхэд зэхэж байгаа. За харин манай барилга бүтээн байгуулалтын салбарын за энд одоо улиралд бүтээн байгуулалтын ажлаа хийхээр явж байна. За тэгэхээр өнөөдөр нийслэл одоо баригдах хамгийн том бүтээн байгуулалтанд бол нийслэлийн 2 том гүүрийн ажил тэр тусмаа Баянзүрх Сонсголонгийн гүүрийг нэм засварлах ажил одоо ингээд хөндөгдөж байгаа. Тэгэхээр энэ одоо гүүрүүдийн засварын ажлыг өнөөдөр хятадын компани одоо хийх асуудал яригдаж за манай Монголын консорциум болсон компаниуд одоо үүнийг одоо эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл за Баянзүрхийн 312 м урт гүүр, Сонсголонгийн 289.4 м урт гүүрийг үндэсний аж ахуйн нэгжүүд одоо бариулах ёстой. Харин энэ гүүрийг одоо бид нэр дотоодын боломжоор засч чадна. Ингэснээрээ манай компаниуд бол хэмнэлт хийж чадна гэдгээ бол нийслэлийн удирдлагууд одоо хөргүүлээд бас нэлээд асуудал боллоо тийм ээ. За энэтэй холбоотойгоор энэ хоёр гүүрийг одоо барихад дотоодын компаниуд бол 24.2 тэрбум төгрөгөөр одоо энэ зам гүүрийн ажлыг энэ хоёр гүүрийг засварлана гэсэн одоо саналаа хөргүүлчихсэн байгаа. За энэ дагуу одоо засгийн газрын тогтоол гараад за энэ хоёр гүүрийг засварлахдаа үндэсний компаниудаараа одоо компаниудаа ажилуулъя гэсэн тогтоол гарчихсан байгаа. За гэтэл өнгөрсөн 7 хоногт нийслэлийн засаг даргын захирамж гарч за энэ гүүрийг бол одоо дотоодын компаниудаар янзлуулахгүй за харин одоо бүгд найрамдах Хятад ард улсын зээлээр за хятадын компаниудаар энэ гүүр зам барилгын ажлыг хийлгүүлье гэсэн энэ одоо шийдвэр гарсан байна. За үүнийг дотоодын компаниуд эсэргүүцэж байгаа. За асуудлын гол нь өнөөдөр энэ хоёр гүүрийг засварлахын тулд дотоодын компаниуд 24.2 тэрбум төгрөгөөр одоо засварлана гэсэн саналаа өгчихсөн болвол за хятад компаниуд бол түүнээс 2 дахин их буюу 43 тэрбум төгрөгөөр одоо гүйцэтгүүлнэ гэсэн саналыг зөвшөөрсөн байгаа. Өөрөөр хэлбэл зөрүү нь бол 20 тэрбум төгрөг болоод байгаа. За тэгэхээр дотоодын компаниуд нь өнөөдөр 20 тэрбумаар гүйцэтгэ гээд байгаа энэ зам гүүрийн ажлыг яагаад хятадуудад өнөөдөр түүнээс 2 дахин илүү үнээр 40 тэрбум төгрөгөөр одоо гүйцэтгүүлье гэсэн шийдвэрийг хотын дарга гаргаж байна вэ? Тэр дундаа өмнө нь одоо засгийн газрын тогтоол гарчихсан энэ асуудал дээр ягаад өөр байр суурийг илэрхийлвэ гэдэг дээр бас асуулгыг явуулсан. За үндэсний компаниудын зүгээс за үүнд нийслэлийн засаг даргын орлогч ямар хариулт өгснэг одоо хүргэе. Манай одоо компаниуд улс дээр бол тийм төсөв хөрөнгө бол алгалтай. Тэгээ хятадын хөнгөлтэй нөхцөл бүгд найрамдах хятадаас хөнгөлтэй нөхцөлийн зээлээр хийгддэг тэр журмаараа бол хятад компаниуд тэр гүүрэн байгууламжийг ордог ийм одоо эрх зүйн тогтолцоо байдаг. Тэгээ тэрний дагуу явж байгаа. Харин бид нар бол энэ дээр нь бас бид нар Монгол үндэсний компаниудад туслан гүйцэтгэгч маягаар ажилуулах тийм шаардлагыг бол тавьж байгаа л да эдийн газар. Ер нь бол манайх одоо бас яг засгийн газрын төвшөнд үндэсний компаниуд одоо дэмжиж үндэсний бүтээн байгуулалтыг өрнүүлээ. За Монгол инженер, Монгол одоо хүний ухаан, Монгол толгойг одоо ажилуулъя гэдэг ингээд их том зорилтууд одоо том сайхан үг хэлдэг. За яг ингээд бодит байдал дээр зөвхөн одоо энэ Сонсголон тий за энэ Баянзүрхийн энэ гүүр бол мэдээж одоо Орос ахнаар барьсан энэ гүүр байгаа. Тэгэхээр энэ гүүрэн дээр одоо манай үндэсний компаниуд гүүр бариад за ялангуяа одоо Маршал тавны гүүргээд манай дарга нарын их тэнгэрээс гараад тавьдаг гүүрийг одоо манай Монголын үндэсний компани бас тэрийг бариад ингээд дуусгаад маш сайхан ингээд хүлээлгэж өгсөн байдаг. Ийм гүүр дуршлагтай. Тэгээ барийг гэхээр одоо ингээд бидний хятадуудаас мөнгөний авж байгаа. Тэгэхээр тийм учраас хятадын компанид одоо бид нар өгөх ёстой. Одоо болохгүй гэсэн нэг ийм төрийн одоо энэ тайлбар байгаа нь үндэсний компаниудын бас эрдүүлслийг үргэж байгаа шиг байгаа. Тэгээд ерөнхий сайд хандж байгаа. За ийм үгийг эхэлж байгаа одоо хотын даргад хандж байгаа. Яагаад хотын дарга өөрөө үндэсний компаниудаа тийм үү 24 тэрбумаар одоо дэмжиж болдгоо юм бэ. Монголд орж ирсэн тэр мөнгө буцаад одоо гадагшаа урсгалыг яагаад дэмжиж байгаа юм бэ гэдэг нь өөрөө асуудал. Харин Монгол руу орж иж байгаа тэр хятадын мөнгийг харин Монгол компанид шингээгээд үлдэх юм бол за Монгол улсын бизнес эдийн засагт одоо үнэхээр өөрөө сайн эерэг нөлөөлөлтөй байх ёстой гэдгийг манай үндэсний компаниуд одоо хэлж байгаа. Тэгэхээр энэ зуны одоо энэ хавар зуны тий намар хамгийн одоо өрнөх энэ том бүтээн байгуулалтаа Монгол компаниудад өнөөдөр нийслэлийн засаг дарга болон нийслэлийн удирдлагууд өгч чадахгүй байгаад үндэсний компаниудаа эсэргүүцэж байгаа. Тэгээ эцсийн дүнд одоо нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын загш тэр тусмаа Монгол улсын баатар хүн өөрөө эх орныхоо төлөө шийдвэр гаргах юм уу альсгүй үнэхээр одоо энэ тийм ээ хятадын компанид өгөөд одоо хятадаас орж ирсэн мөнгийг буцаагаад хятадд өгөөд хоёр дахин их хүнээр хоёр гүүрээ засуулах юм уу бас энэний хариултыг одоо эргээд бас хүлээгээд ингээд сууж байгаа. Үндэсний компаниуд бол ер нь найдвар тавьж байгаа. Яагаад гэвэл тий. За тэгвэл хятадын компаниуд нь хэлэхдээ бол
одоо бид нар зөвхөн энэ тендрийг нь аавна. Тэгээд одоо гүйцэтгэхтэй Монгол компаниудыг энэ дээр ажилуулнаа. Та нар үнийн саналаа өгөө гэд явж байгаа ийм зүйлийг үндэсний компаниуд ярьж байгаа. Тэгэхээр одоо хятадын компаниуд нь бол тийм мөнгөөр яагаад хийхгүй гэхээр биднээс Монголын өөр өөр компаниудаас үнийн санал аваа явж байна. Өөрсдөө барихгүй гэж байна. Тийм дундаас нь мөнгө ашиг аваад гараа авчих юм байна. Тэгэхээр бид нар бол яг өөрийнхөө өссөн үнээр хохирлгүй бариад өгчин компаниудад хохирлоо авахгүй барьчихна. Гол нь тэр дунд нь алдагдж байгаа улсаа тэр 24 төвний өрөнд оруулж байгаа нь хамгийн харамсалтай байна. Засгийн газрын тогтоолоор Монгол компаниудаар барь гэж тогтоол өгчөд хахад хотын удирдлагууд маань Монгол компани барих үнийн дүнгээс 2 дахин илүү үнээр барьж хятад компаниас хятадаас зээл авч барих гэдэг маш их анхаарал татвараа бидэд Монгол компаниуд бол энэ зэргийн гүүрийг бол өөрсдөө хөрөнгө барьж бүрэн чадамжтай болчиход байгаа. Энэ өнөөдөр ардчилсан нам бол одоо үндэсний компаниудаа дэмжин дотоодын үйлдвэрүүдийг одоо хөгжүүлнэ гэдээ маш том амлалтуудыг өгч гарч ирсэн. За тэгэхээр яг ажил дээр өнөөдөр хотыг бол одоо энэ намынх удирдах байгаа. За засгийн газрыг энэ намынхан байгуулсан. Тэгсэн мөртлөө одоо 2 өөр шийдвэрийг гаргаж байгаа. За энийг бол одоо нэг тийш нь шийдэх байхаа гэсэн юм хүлээлт байна.